За Ниваны жигдэнжээ хамжийн Сэмжаан ган яж ийс гэж. За хоёрдугаарт нь Зарилгийн эрдэнэ. ертөнцийн орны амьтан алин байгаа бээр нэгэн цагт асуулт адилгүй нижгээдийг асууч сэтгэлийн нэгэн агшин луга төгөлдөр бэлгүүнээр бариад зарлиг нэгээр асуулт бүгдийн хариуг зохиох хийгээд дээ намжи тэдгээр нар барьч өөр өөрийн хэлэндээ ойлгох болох нь машид гайхамшигтай ёсыг санах бөгөөд Дембаун лэвүүгээс энэ мэт амьтан бүгдийн магадлахын үг олон нугуудаар нэгэн цагт айлтгал бас сэтгэлийн агшин нэг дор таалалдаан бариад зарилгийн их шиг нэгээр тус нь хариултыг талбинаа. Тэр адил болвоос татагч ертөнцид эсрэнгийн яруу дуу зарилгийг дуурсгасныг болгоон зохио тэр нь тэнгэр хүний зовлонг тар зовлонгийн эцсийг гаргасан номын хүрдийг машид эргүүлэн зохиосон хэмээн зарилгасан ёсоор санаарай гэж. За ертөнцийн орны амьтан алин байгаа бүгдээр хамаг ертөнцийн бүх амьтан цуглал нэгэн дор цуглаж байгаад тэгэл хүн болгон адилгүй өөр асуултыг нэгэн зэрэг ингээд асуухад Бурхан багш тэр бүх асуултыг бол сэтгэлийнхаа нэгэн агшингийн тийм бэлгүүнээр Бурхан өөрийнхөө шарав нэгэн агшны шарваар л бүгдээрийн бүх асуултыг бүх асуултыг бол мэдж аваад тэгээд хариуд нь нэгэн зарилгаар л бүгдийн хариултыг тайлбарчихна гэж. Тэгэнгүүт л тэдгээр амьтанд бүгдээрээ өөр өөрийнхөө хэлэн дээр л ойлгоод тэгээд ойлгох ийм машид гайхамшигтай ёс бол байдаг юм аа. Тэгэхээр энийг санаарай л гэж. Тэгээд Дембаунд яваад татсан байна тийм ээ. Тэдэр Сэмжаа гүнжээс Эвенцэг гэж амьтан бүгд энэ мэт амьтан бүхэнээр магадлах үг гэдэг чинь асуулт гэсэн үг тийм ээ. Имийг магадлах үг гэж асуулт. Мамбуда гэж олон нугуудаар тийм ээ. Дүүжиг нэгэн зэрэг шүүнэ гэж айлтгахад Бурхан багш тэр бүх айлтгалыг бол сэмжийн гажигжиглаа төвчтнэ. Сэтгэлийнхаа нэгэн агшны бэлгүүнээр л таалалдаан бариад тэгээ хариуд нь сүнийн жигээс сосор лан яан дэв гэж. Зарилгийн их шиг нэгээр л тус нь хариултыг нь тайлбарчнаа. Дэдавина дембажигдана. Тийм учраас бол татагч Бурхан гэдэг чинь ертөнцид цамбийн даайн сүндэг чамбар зоддог. Эсрэнгийн яруу дуугаар зарилгийг дуурсгасан юм а гэдгийг болгоон зохиогоорой. Дэний таами дунал тарчин бий. За тэр зарилгийн ч гэсэн яадаг юм бэ гэхээр тэр тэнгэр хүмүүсийн зовлонг тарчин бий гэж эцэст нь гаргадаг гэдэг нь бүх амьтны зовлонг төгсгөл болгодог. Амьтны зовлонгийг дуусгадаг. Тийм номын хүрдийг л машид эргүүлсэн юм а гэж ингэж Дембаун лэвүүд айлдсан байна. Тэр зарилгасны дагуу бол ингэж бодоорой гэж. За гавсмын доторх нэг жигдэн гүнжийн Сэмжаа тамжиж дүүжиг нэгдүү тэцэм доншивчин дэдгэрэрэн дүндүүдээ нэж гүүдэн сүнгийн годваа дүүжигдүү задваа зажин багваа нэршиваа гэдэг. Тэгээ ер нь бол одоо үед бол тийм эрдмийн гаргах шаардлагагүй юм да тийм ээ. Түүнээс дээр үед бол Бурхан бодсдоноор эрдмийн гаргаж л байсан байх. Жишээлх юм бол Бурхан багшийн дэргэд энэ жадам балтангэр энтэйгээ уншиж байхад хичнээн олон гэлэнгүүд байсан. Хэдэн мянган гэлэнгүүд тэгээд хэдэн мянган лувсууд тэгээд хичнээн мянган тэнгэр мэнгэр бүгд байж байсан байх. Тэгээд тэнд бол Бурхан багш ном намлсан. Тэгвэл хүний хэлээр ярьсан юм уу, тэнгэрийн хэлээр ярьсан юм уу, лувсын хэлээр ярьсан юм уу? Тэгээ хүмүүс дотор ч гэсэн тэгээд олон янзын язгуурын хүмүүс байж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ аль хэлээр нь ярьсан юм бэ гэхдээ зэрэг ингээд бодоод үзэхэд Бурхан багш өөрөө нэг хүний хэлээр яриад тэнгэрийн хэлээр орчуулаад тэгээд баахан синхрон орчуулагч нь хажууд нь байсан ч юм уу ч юм мэдэхгүй ус тэр юм. Тэгээ Бурхан багш орчуулагч энэ гэж байгаагүй л үү. Тэгээ Бурхан багш нэг ийшээ харж нэг тэнгэрийн хэлээр яриад ийшээ харж нэг жагаар хэлээр яриад ийшээ харж нэг хач хэлээр ярьсан ч юм уу тийм байхгүй л үү тийм. Ерөөсөө яг л энэ шиг л бүх амьтантай нэгэн зэрэг л ингээд өөр өөрийнх нь хэлээр л ингээд намарч байсан. Тэр амьтан бүгд өөр өөрийнхөө хэлээр ойлгоод ингээд байж байсан байдгүй тийм ээ. Бодоод үзэхдээ тийм л байна. Тэгээ тэр үед чинь ямар ийм техникийг хөгжсөн өсгөгч юм уу тэгж байгаагүй шүү дээ тийм ээ.
Тэгэхэд бол тэр олон мянган гэлэн мөлийн интер ч одоо бүгдээрээ дэрэгдэн шаваад байгаагүй мэдээж. Одоо юу жаргад хүн бүрээд тэр бурхан багшийн суудлагч нэг дээр ингээд нэг юм суудлаа. Тэн дээр бурхан багш суудсан одоо ийшаараас уусан юм уу, ийшаараас уусан юм уу. Тэгэхээр тэр бусад амьтдад доогуур ингээд газар матраар энэ төр ингээд одоо байж байсан бол тэнгэрүүд нь ч яг ингээд автургаар байж байдаг юм байж. Тэгэхэд бурхан багшийн тэр зарлиг яаж тэдэнд хүрж байсан юм. Гэхдээ тэр тийм одоо богд лам ч гэсэн маш олон шамнарт нам намж байсан шүү тийм. Тэгээд тэр үед бол дээд тэр ламрын дууч нь хол байгаа хүндээ сул биш, ойр байгаа хүндээ чанга биш. Ойр байгаа хүндээ учиргүй чанга хашгираад байвал тэр хүн өөрөө ч ядарч нь хажууд байгаа хүмүүс нь ч гэсэн ядарна шүү тийм. Хажууд байгаа хүндээ бол сул биш гэж байна. Хол байгаа хүнд бол юу хажууд байгаа хүндээ бол чанга биш. Тийм чанга биш. Хол байгаа хүнд бол сул биш. Тийм байсан. Тийм удаан шигтэй эрдэмүүд бол тэгээ байсных нь нотлогооны үеийн бөхтэй зэрэгчд одоо богд ламын лам нэгэн зэрэг хичнээн олон хүнд нам тавьж байсан. Тийм ээ. Одоо тэр үед одоо лазавал одон шаруу гэдэг хүн чинь хүмүүст нам номлож байхад тэр шавнар нь одоо номоо номлуулт дуусаад нэгэн зэрэг шоглоо ингээд хаан штэ тийм ээ. Тэгэнгүүт олон шогол зэрэг одоо хаах чинь гэсэн чимээ гарна штэ. Тэгэнгүүт давааны цаанаас хонь үргэж байсан гэж байна штэ. Тэгтээ зэрэг тийм их чимээ гарч ийн гэсэн тийх олон хүн зугаалсан байдаг. Тэгээ тэр олон хүний дунд чинь тэр хүн ганцаараа хашгираад байсан юм уу гэдэг. Гүүл байсан байж таарна шүү дээ. Тэгэхээр зэрэг яхаа аргагүй тэр холын хүн сод биш, ойрын хүн чанга биш. Тийм дуу байна гэдэг чинь тэр чинь бод гайхамшигтай л байгаа байхгүй юу? Яхаа аргагүй нэг тийм одоо сүнгийн яндан. Тэр бурхны дэвтэлэг тэгээ тэр бурхан чинь одоо тэр хорол баруун биш одоо тэр юм жайвар дүүсэн гэдэг ба шүү дээ. Юм жайв бум гэж байна. Дүүр одоо нийт юу бэрэн нийт дүүр одоо жадам гэдэг ингээд энэ гурван шин ингээд нэг өдөр учруу дэлгэрэнгүй айлдаад маргааш нь тэрийг хураагаад тэгэл бүр сүрт нь хураасан юм уу тэргүй тийм биш гэж байна. Нэгэн зэрэг айлдахтал тэн дотор жайв одоо дэлгэрэнгүйгээр сонсох одоо ойлгох антид дэлгэрэнгүйгээр хураангууд нь хураагүйгээр бүр хураангуугаар нэгэн зэрэг айлж байсан гэж байна. Хорол сүм чигчээр гарсан. Юм жайвд дүүсэн юм чигчээр гарсан гэж байна. Тэгээд яагаад өөхтэй тэр юм жайв дотор ч гэсэн шаарийг тэгж асуусан монголчууд одоо жаачин тэгж асуусан самбад жамб тэгж одоо хариулсан энэ төргээд байдаг юм. Юм дүү дотор бас байж байдаг. Бирэнд бас байж байдаг тийм. Тэгээд тэр чинь бол одоо эхлээ юм жайвыг одоо эхний хэдэн өдөр айлдахад нөгөө ертөнд тэгж ярилцж гарч ирсэн юм бол дараагийн өдөр юм дүүийг яах тэр хоёр яг тэр асуулт тавтна гэж байхгүй шүү. Тийм бас л нөгөө юм яриад ингээд тийм одоо жүжигийг нөгөө өнөөдөр тоглосон жүжигээ маргааш дахиад тоглож байгаа юм шиг тийм юм бол байхгүй шүү. Тэгтээ зэрэг бол ерөөсөн тэр юм жайврын дүүсэн гэдэг чинь чигчэлд гарсан юм байна. Ягаад гэвэл дүлжээ вангис зарим дүлжээнүүд нь бол одоо тэн дотор бол юм жайвыг тоглох дүлжээ. Тэгээ юм жайвыг одоо номлох хэрэгтэй дүлжээ. Юм дүүийг номлох хэрэгтэй дүлжээ. Юм бэрэг номлох хэрэгтэй дүлжээ. Нэгэн зэрэг цогтөрчход бурхан багш бүгдээрэнд нь нэгэн зэрэг л жайвын дүүтэн дүү бэрэнд нь ингэж л болж шүү. Тийм л байгаа юм л да. Тэгэхээр яа харахгүй одоо сүнгийн яндан гэдэг бол гарцаагүй юм л да. Тэгээ гүн яндан гэдэг бол гарцаагүй тийм л байсан байж таараа. За сүмбаланы. За түгжийн яндан дотор шимбийн яндан, зээвийн яндан хоёр байна тийм ээ. Шимбийн гэдэг нь одоо болгоолын эрдэм гэх юм да. Болгоол гэдэг нь гол нь нөгөө шаруулжийн одоо бэлгүүний талын эрдэм юм тийм ээ. Зээвийн яндан гэдэг нэгүүлсэнгүй эрдэм буюу одоо тавжийн. За анхных нь мэдэгдэхүүн Жидава гэж ямар адил хийгээд Жинидва гэж ямар хэдий чинээ гэх юм да. Хэдий чинээ бүгд дор алганы толион дээрх жүрүү тавьсан мэт тийм ээ. Алганы толион дээр жүрүү тавьсан мэт болгоол торохыг үл эрхшээн орох учраас тийм ээ. Болгоол нь тийм ээ бэлэг чимба гэж болгоол уу бэлэг оюун нь гэсэн үг. Бурхны бэлэг оюун нь торохыг үл эрхшээн орно гэдэг нь ямар тор тулах юмгүйгээр орох учраас мэдэгдэхүүн бүгд дор бурхны одоо та чимба гэж бурхны одоо ухаанаар бол түгнэ. Түүнээс бусад нарт нь бол мэдэгдэхүүн нь агуу их бөгөөд мэдэл нь ин баг учраас түгэхгүй юм болоо гэж. За тэр нь сайшаах зогсдыг сайшаа магтснаас гэж. Тийм додод байна тийм. Агун агдад гэж додод. Агун агдад чадвар пагдад хоёр янзын додод байгаа даа шүү. Тэнд чод баашгийн ишиж
Зөвхөн таны бэлэг бэлгүүнээр мэдэгдэхүүн бүгдэд түгсэн байна. Танаас бусад бүгдийн мэдэгдэхүүн ямагт нь илүүдсэн байна хэмээсэн хийгээд. Яж төгссөн цаг бүхэнд багтсан юмсыг нэн бүгдийг гарахын орон бүгд нь алганы талиан дээр жүр үрмэт таны тааллын явдлын орон болдгоо. Ямс нугууд хөдлөх хийгээд үл хөдлөхсэлт нэг болон элдв янз тус тусдор огторгүй дор хий нугууд гүйх мэт таны таалал нугууд нь торохыг үл эрхшээнэ хэмээн зарлигдсан мэт санаарай гэж. Гэхдээ шижаа дотор бол Жидават Жиндав хоёр хувааж байгаа тийм ээ. Жидава юутай дондон дэмтэй донжиг, Жиндав гүнзэг дэмтэй донжиг тийм ээ. Жидава гэхдээ зэрэг дондон дэм буюу одоо үнэмлэхүү тийм ээ. Жидава ч хоосон чанарыг хэлнэ юм дондыг хэлнэ. Жидава дондтой донжиг гэхэд бол Жиндва гэдэг нь бол одоо дондоос бусад бүх юмс тийм ээ. Нэгээс нь гүнзэг дэм тийм ээ. Янгой хүннийг хэлж байгаа. Жиндва гэж. Дондоос бусад бүх юмыг Жиндваг нь дондыг бол яг Жидава гэх тийм ээ. Жидава гэдэг чинь бас ямар адил гэсэн үг шүү дээ. Бүгд адил гэсэн. Яг бол ширээ багна гэдэг хоёр бол хоёр өөр юм тийм ээ. Нэг нь одоо юм хавтгаа дээр нэм тавьдаг, нэг нь юм дороос нь тулдаг шал өөр юм. За хүн адгуус хоёр шал өөр юм. Тэгвэл тэр хоёрын донд бол яг нэг л ижилхэн гэсэн тийм ээ. Яг адил. Тийм учраас бүх юмны донд бол яг адилхан учраас дондыг бол Жидава гэж хэлдэг. Тэрнээс бусад юмыг бол Жиндва янз бүрийн. Тэгээ. За тэдгээр бүгдийг Жидава Жиндва бүгдийг алганы талиан дээр угаад жүр үр шиг, нойтон жүр үр шиг л болгоно. Тэр болгоонд нь бол ерөөсө торохыг бол үл эрхшээ марно л гэж. Алганы талиан дээр байгаа юмыг бол харахад бол таатал наатал бүгд харагдана шүү дээ. Ямар торох тулах юмгүйгээр яг тэрэн шиг л алганы талиан дээр тавьсан шил шиг юм даа. Тийм учраас шижээ таадаглаа бол төвийн чимбиск дээр бүх одоо шижээнд бол бурхны одоо ухаан бол чавжийг түгнэ. За тэрнээс бусад нарын одоо тэнгэр лус юу байдгийг тэдгээр бүгд бол шижээ жаач ялаа. Шижээнүүд ихтэн. Шив нь бол жаач чугаагт багдана. Тийм учраас бол бусад амьтны одоо шив бол шижээ тамжид бол чавлахгүй мачбаа юм. За энэ нь бол хаана гарч байгаа юм бэ гэхээр аган агдад гэж. Тэгээ аган агдад чадвар багдад гэдэг чинь хоёр одоо хэн хоёр үлээ. Одоо энэ нэрийг орчиж байгаа. Тооцон гүмчтний гэж. Тооцон гүмчтний гэж байсан гэж байгаа. Тооцон ахан тооцон дүүн дижт хоёр үлээ тийм. Тэгээд жагрын хоёр бандтай л да тооцон гүмчтний. Эхлээд хоёулаа чарлаа байсан гэж. Бүндчүү байсан гэж. Тэгээ бүндчүү нэр чинь бол юу шүтдэг юм бэ одоо жажин мажин тэр цам мам шүтдэг юм аа. Тэгээ тэр нэг бүр одоо сүн засан 33 тэнгэрийн орончууд өнтер ороод тэгээд юу яасан гэдэг юм. Тэгээд чамб жажин энтертэй одоо уулзъя гэдээ хоёулаа ууланд бяцлал хийгээд тэгээд шанаа энтер одоо товлоод самаады амирлан орших энтерийг болоо. Тэгээд тэр онш монш одоо нэг зүбрэлжийн гам бантэр гэдэг оншуудыг бол олсон баг. 90 тавилгаа нарыг гэдэг хаамаг нисээ төрдөг энэ тийм онштой болж. Тэгээд тэрнийхээ хүчээр болоод яваад тэр 33 тэнгэрийн оронд цамб жажингийн оронд яваад татсан чинь. Цамб жажингийнх нь бас нэг тэнгэр нь одоо ингээ өвдөөд тэгээд тэр тэнгэртэй нэг тийм юу хийлгүүл гүрэм маягийн хийлгүүлээд тэгээ ямар гүрэм хийлгүүлдэг гэсэн чинь бурхны нянтаануудыг талсан гэж байна. Бурхны нянтаануудыг. Тэгээ нянтаануудыг талаад гүрэм тасд хийлгэж байна. Тэгэхээр нөгөө таа ч н одоо ингээд одоо бүхнийг бүтээгч бараад аврал үсттэй. Та яхахтараа энэ бурхны одоо энэ нянтаануудыг талдаг юм гэсэн чинь. ертөнцид бол би аврал юм аа. ертөнцөөс хэтэрсэн юмд бол би байхгүй шүү дээ. Эднээс л авдаг байхгүй гэсэн. Тэгэл байна. Нөгөө хоёр чинь тэгээд энэ одоо ерөөсө бидний шүтээд байсан нөгөө нэг цамбж ажиг энэ чинь болоод ерөөсө одоо бидний одоо энэ ертөнцийн тоглоомод бүрэн аварч чадахгүй юм байна. Төр зургийг аваад юм байна. Тийм учраас энийг шүтэх юм болий. Тэгээ эргэж ирээд бурхан шашныг судлаад бурхан шашинд ороод тэгээд хоёулаа одоо магтаал хийсэн гэж байгаа. Нэг нь аган агдад, нэг нь чадвар агдад хийсэн гэж. Тэгээд аган агдад дотор бол гэж яасан байна л да. Чод башгийн шижис гэж. Зөвхөн таны бэлэг бэлгүүн байр бол мэдгэдэгхүүн бүгдэд төгсөн байна. Танаас бусд бүгдийн мэдгэдэгхүүн ямагт нь бол илүүдсэн байна гэж.
хэмээсэн хийгээд жомдоон дүүгэн догмошаа гэх тийм ээ. Жомдоон гэдэг чинь яд төгсөн гэж бурхныг хэлж байна. Бурхан бол дүүг хүн гэж. Цаг бүгдийн гэж өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн догвын 3 цагт багтсан чой өгтөр бүх юмсыг тэгээд намба гүн гэхэр бүх юмсийн тэр байдал бүгдийг нь тэгээд жона гэд гарахын орон гэдэг нь гарал үүсэл уг шалтгаан тэр бүгдийг нь алган дээрээ тавьсан жүр үр мэтэд таны тааллын явдлын орон болж байна гэдэг чинь таны одоо таал шивийг хэлж ш тэр шивийг чинь юл болчихсон байна бүгдээр жодил гэдэг чинь бүр тэр үдий чинь бол зандан живл болж байна л гэсэн жодил гэж яг ойл болж байна гэсэн ой живл яг бодитын орон болцсон байна. Чойном йодом миржа гэж тийм ээ. Чойном дотор бол ёо гэхдээ зэрэг чинь дүжээ гэлж байгаа тийм ээ. Миова гэхдээ дүмажээ гэлэн тийм ээ. Ёо гэхдээ зэрэг чинь жүжинжээс яваа гэж уг шалтгаанаар хөдөлж байдаг юм ээ. Дүжээ тамжид бол жүжинжээс яваа учраас ёо. Дүмажээ тамжид бол жүжинжээс мио учраас бол мио тийм ээ. Нэг дандаа яваа гүнжээши гэдэг шиг л. Дандаа яваа гүнжээшиг дан гэдэг нь баттай гэсэн үг шүү дээ тийм ээ. Давхтай донж. Яваа гэдэг нь болохоор зэрэг чинь жүжинжээс яваа дүжээ мэрдахтай донж гэсэн. Тэгэхээр ёд мио миржа тэр яваад миогийн бүх юмнууд тийм ээ давга бүгдээр ингийн тэгээ жиг нацаг сосоо гэдэг тадад гэсэн үг тийм ээ жиг тадад бүгдээр ингийн бүгдийг хаалаа лөндөгж яваа шиг гэж. Огторгууд бол лүн найс цаашаа явахдаа бол тор толох юм байхгүй тэрэн шиг энэ одоо давг мэрдэг бүх юм үзэгдэлтүүд бол бурхны төг болоод яах нь тог мэнга гэж толох торох юм бол байхгүй хэмээн зарлигдсан мэт бурхны эрдвийг санаарай л гэж. За хоёрдугаарт нь тийм ээ зэви ондог гэдэг юм. Амьтан нугууд нь нисвансаар өөрийн эрх үгүйгээр хүлэгдсэн мэт чадагч буюу одоо бурханч тийм ээ яагаад чадагч гэсэн юм бэ гэхээр зэрэг няндав шийдвэр хоёроо дарж чадсан учраас бол яг бурхан ч туваа бурхан ч төвөө амбуу гэдэг ба ш тийм ээ. Туваа гэхтэй зэрэг бол няран даажин ба туваад орхол юм шиг байна. Тува чадагч. Яагаад чадагч гэх юм бэ? Няран даажин бас ням дарж чадсан ш тийм ээ. Тийм учраас туваа. Бурхан гэхдээ төвөө амбуу бол биш гэж. Төвөө амбуу гэхтэй няндав шийдвэр хоёрыг нь дарж бай төвөө амбуу болох юм байна. Гэхдээ энэ туваа гэдэг бол бурхан багшийг л хэлж байна. Туваа чадагч буюу бурхан багш нь их нэгүүлсэнгүйгээр өөрийн эрх үгийг хүлэгдсэн учраас амьтан нугуудын зовлонг болгоовоос сигвана гэж болгоовоос их нэгүүлсэнгүй үргэлжид тасралт үгүйгээр төрөх бөгөөд гэж. За жаан авч юу 150 шүлэгтээс амьтан эдгээр бүгд нь ялгаа үгүй нисванс нугуудаар хүлэгдсэ гэж. Бүх амьтан бол ялгаа үгүйгээр нисванс нугуудаар хүлэгдсэн байдаг юм аа. Чодных харин та амьтны нисванс нугуудыг гэтлэхийн тулд өнөд удаан их нэгүүлсэнгүйгээр дам гэж хүлэгдэжээ гэж. Одоо бомтлогджээ хүлэгдэжээ гэсэн. Тэгээ бүх амьтан бол нисвансаараа хүлэгдсэн. Харин бурхан багш бол амьтны нисвансыг арилгах юмсан гэсэн тийм нэгүүлсэнгүйгээр хүлэгдсэн байдаг гэж. Дамбар тийм учраас яг дамбар чодлоо чагж юм. Эхлээд танд мөргөж үлдэх буюу ондоо гангис хорвор чод гэхдээ юугээр орчлонд та жончин гэж гмиг мэдсээр байж тийм ээ гмийн болгоосоор байж юунэн дэдэ урагж өнөд удаан термит шүгзад оршин одоо зохиодог их нэгүүлсэнгүй гүйдэр үйлдэнэ хэмээсэн хийгээд гэж. Тэгтээ зэрэг дамбар чодлоо чагж юм. Эхлээд танд мөргөж үлдэх буюу гэж. Мөргөж үлдэжээ. Тэгээд гэвч тийм ээ гангис алингаар гэдэг чинь ямар уг шалтгаанаар орчлонд та орчнгийн гин бүгдийг мэдсээр байж өнөд удаа ингээд шүглээ залраад байна вэ. Гэхдээ зэрэг чинь ямар шалтгаанаар юм гэхдээ зэрэг төгжээ чимбүү их нэгүүлсэнгүйгээр л тэгж байгаа юм шүү дээ гэсэн үг. Гэхдээ бурхны нэгүүлсэнгүй сэтгэл гэдэг тийм хэмээсэн хийгээ. За Дембаун дэв гэж үндэний бүлгээс ч гэсэн мунхагийн харанхуй түнэр харанхуйгаар үргэлжид сэтгэл нь дивэр жүрвин гэж халгалагдах болсон төрөлхүйтэн бүхэн хийгээд орчлонгийн гянданд чөдвөр гэж гянданд одоо чөдвөр багтсныг орчлонгийн гянданд одоо хоригдсныг гэх юм одоо чөдвөр гэж багтсан л гэсэн үг тийм багтсныг нэн болгоовоос дансран дамбаад энийг дээд арш тэрн нэгүүлсэнгүй төрдгөө хэмээн зарлигсэн мэт дурдж үлдээрэй л гэж.
За энэ нэгүсэнгүй сэтгэлийн бурхны нэгүсэнгүй эрдэнэ тэр юм да. Бурхан болцсон хойно эргээд яагаад ном номлодог юм бэ? Тийм ээ. Яагаад тэр одоо шарваага бордыгаа будаа энэ яран даажин боолоо даажин бараа товлонгууд тэд нар чинь бол тэр нөгөө нэг юунд орчдөг гэж байгаа шүү дээ. Одоо гогийн нэмчиг гэж яриад юм аа. Тэр одоо нөгөө нирваныхаа амар амгаланд бол ингээд бяцлал самадид орчдөг гэж байна. Тэгээд тэр шишнээ галваарч гисэн босохгүй тэгээд байгаад. Гэтэл бурхан багшуул бурхан болвол ингээд бурхан болсон тэр агшнаас авахгүйлаад тоошгүй болон өөрийгөө хувилгаад тэгээд тэр одоо орчлонгийн амьд бол задууч үнийг бол задлсаар л байгаа шүү дээ. Орва матан чи бардуу. Тэр чи юуны янд юм бөхлөө дэрэг чинь төвд чимбүү юу нэгүсэнгүй сэтгэлийн хүч юм аа л гэж. Тэгээ бурхны нэгүсэнгүй сэтгэл гэдэг бол тийм бахамаа л гэж. Тэгээд амьтан бүгдэд нисвасаар хүлэгдсэн байдаг шиг бурхан чи нэгүсэнгүйгээр хүлэгдсэн байдаг юм аа. Тэгээ бидний одоо очих шийдэн бол ямар ч шамдалгүйгээр одоо нэгэсэндээ базал хүндэв биш тийм бидний одоо очих шийдэн бол хүндэв биш тийм. Зөнгөөрөө гарч ирнэ өстэй тийм ээ. Аяндаа шууд ингэнээс ямарваа нэгэн одоо хүч шамдлууд хэрэг байхгүй шүү дээ. Тэрэн шиг бурхны одоо нэгүсэнгүй бол тийм базал мэдмийн одоо хүндэв болцсон тийм юм да. Тэр нэгүсэнгүй гэдэг юм аа. За ингээд